За сайн байцгаана уу, энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн хийх ёстой хичээл маань болох дээр блог хуудас дээр хэрхэн видео оруулах вэ гэдэг хичээл үзье. За тэгэхээр блог хуудас видео оруулахад хамгийн энгийн хэрэглэгдэх зүйл байна болох дээр видео үзүүлдэг вебсайтуудыг холбож өгч видео үзэх боломжтой болдог. Энэний хамгийн тод жишээ бол YouTube сайт юм аа. За YouTube сайтанд мэдээж видео оруулахын тулд оруулснараа бид YouTube-ээс өөрийнхөө блог руу өөрийнхөө оруулж ирсэн зураг ямар нэгэн гоё бичлэгийг одоо өөрийн блог дээр байршуулах боломжтой болно гэсэн. За энэ нэг аргыг бүгдээрээ эхлээ суръя. За тэгэхээр бол мэдээж youtube.com гэдэг сайт руугаа ороод за ороход ерөөхдөө нэг ийм бидний байнгын харагддаг нэг юм цонх гарч ирж байгаа. За YouTube маань ерөөхдөө хоёр хэрэглэгчээр тодорхой зааж өгсөн байна. За эхнийх нь болохоор энгийн хэрэглэгчтэй байдаг. Энгийн хэрэглэгчд нь юу хийх боломжтой юм гэхээр ямар нэгэн бусад хүмүүсийн оруулж ирсэн видео бичлэгүүдийг үзэх боломжтой хэрэглэгч. За зөвхөн үзэх боломжтой. Доор нь коммент юм уу ямар нэгэн сэтгэл бичих боломжгүй. Өөр илүү нэмэлт үйлчлэгийг үзэх боломжгүй тийм хэрэглэгч байгаа. Хоёр дахь хэрэглэгч маань болохоор энэ YouTube гэдэг сайтанд өөрийнхөө хувийн бичлэгийг оруулах боломжтой. За мөн бусад хүмүүсийн оруулж ирсэн бичлэгүүдээр коммент үлдээх, текст хэлгэх гэх мэтлэн маш олон үйлдэлүүдийг гүйцэтгэх боломжтой байдаг. За тэрхүү хэрэглэгч болохын тулд create account гэдэг энэ товчийг дарна. За YouTube дээр хоёр анзаар байрлсан байна. За create account гэхэд дарахад тухайн YouTube гэдэг сайтн дээр хэрэглэгчээр бүртгэж авах нэ. За ингэж бүртгүүлэхийн тулд хамгийн ихний цонх маань ямар нэг мэйл хаягийг оруулж өгөхийг шаардж байгаа. За энэ өөрийн мэйл хаягийг оруулж өгнө гэсэн. За биний ашиглаж байгаа энэ мэйл хаяг маань яг одоо ашиглаж байгаа мэйл хаяг маань ийм сайт байх нэ. Хоёр дахь цонх маань алах дээр хоёр дахь цонх маань алах дээр пассворд буюу ямар нэгэн нууц үгийг оруулж өгөх боломжтой. Нууц үг дээр доороо 8 тэмдэгтийг оруулж ирэх боломжтой байдаг. 8-аас бага орох юм бол энэ маань алдаа заагаад бүртгэгдэхгүй гэсэн. За би энэ дээр 8-аас их хэмжээтэй тэмдэгтийг оруулж өгье. Энэ тэмдэгтэд текст болон тоон утгууд оруулж ирж болно. За аль болох текстийг оруулж өгвөл илүү найдвартай сайн байдаг. За дараагийн цонх маань болох тэр тухайн пассвортыг давтаж оруулах цонх байгаа. Энэ дээр бол аль болох алдаа гаргалгүй яг давтаж оруулна гэсэн үг. Хэрвээ алдаа гарах юм бол бүртгэгдэхгүй дахиж алдаа заана гэсэн үг. За дараагийн цонх маань location буюу тухайн хэрэглэгчийн байрлаж байгаа газрыг тодорхойлно. За бид нэр миний Монголио гэдгийг сонгочихё. За 3 дахь зүйл мэ төрсөн өдөр байгаа. За төрсөн өдөрт нь болох дээр сар өдөр жилээ оруулж өгнө. За энэ доорх жишээний дагуу сар өдөр жил. За яагаад сар өдөр жил оруулж байгаа юм гэхээр YouTube дээр 18 наснаас дээш хэрэглэх бичлэг байдаг. Энэ бичлэгүүдийг оруулж өгөх юм бол тухайн хэрэглэгчийн үзэх хэрхийг хязгаарлаж өгдөг. Хэрвээ 18 хүрээгүй бол энэ бичлэгийг үзэх хэрэггүй байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ нэг шалгахын тулд төрсөн өдрөөр нь шалгадаг байна. За доорх цонх дараагийн үйлдэл маань хуулах бичлэг буюу энэ дээр хуулах бичлэг нь болох дээр бүх үйлдэлүүдийг зөвшөөрсөн гэдгийг илтгэж хуулах бичлэгийг оруулж өгнө. За энэ дээр гарч буй тэмдэгц зургийг энэ цонхонд яг ижлэхнээр хууж тавина гэсэн. За энэ бүх үйлдэлийг хийж дуусгасан бол accept төвчийг дарж YouTube-ийн хэрэглэгч болно. За YouTube-ийн хэрэглэгч болсноо яаж мэдэх вэ гэхээр
YouTube-ийн баруун хойд хэсэгт байгаа саяны бидний бүртгүүлсэн хэрэглэгчийн нэр маань гарч ирж байна. За энэ дээр дараад зүйл бид нар юу хийх боломжтой вэ гэдгийг ихэд харуулж байна. За дараагийн бидний хамгийн гол зорилго бол өөрийн блог дээр вебсайт блог болон вебсайтаар видео бичлэг оруулах байгаа. Тэгэхээр вебд ямар нэгэн өгөгдөл юм уу, ямар нэгэн файлыг оруулахын тулд аплод гэдэг товчийг дарддаг. Аплод үйлдэл маань өөрөө веб утас руу текст ч юм уу, зураг ч юм уу, дуу ч юм уу, дуртай файлаа оруулах үйлдэлийг илэрхийлж өгдөг товч байгаа. За аплод гэдэг товч хаана байна? Тэнд веб руу ямар нэгэн зүйлийг оруулж ирэх боломжтой гэдгийг тодорхойлж өгч байгаа. За бүгдөө видео бичлэг оруулахын тулд аплод гэдэг товчийг даръя. За аплодыг товчид оронгууд YouTube байна. Хоёр төрөлтэй байна. За эхнийх нь болох дээр ямар нэгэн файлыг өөрийн компьютер дээрх файлыг аплод хийх. Хоёр дахь нь болох дээр видео веб камераар яг одоо бичээд аплод хийх гэсэн юм хоёр сонголт байна. За бид нэр бэлтгэсэн видеого сонгож өгч оруулахаар хийя. За миний компьютер дотор одоо дискийн дотор нэг MP4 бичлэг байна. Энэ MP4-ийг YouTube гэдэг сайт руу сонгож оруулаа. За аплодинг үйлдэл хийгдэж байна. За title гэдэг маань болох тэр тухайн аплод хийж байгаа тухайн бичлэг юм байна. Гарчиг байж болно. За tags гэхээр ямар хэрэглэгчд өгөх үү? За ямар категорид орох уу гэх мэтлэн сонголтууд байна. За бидний оруулж ирсэн видео маань ерөөхдөө аплод хийгдэж дууссан байна. За тэгэхээр энэ видеог өтөрөө өөрийн блог хуудас руугаа хэрхэн оруулах вэ гэдгээ үзье. За тэгэхээр тулд ерөөхдөө YouTube маань өөрийн вебсайтаа бол бусад вебсайтуудаа ерөөхдөө байрлуулахаар бүрэн боломжтойгоор коучилж өгсөн. За хамгийн ихнийх нь болох тэр YouTube өөрийнх нь хаягийг нь оруулаад өгөхөд тухайн видео маань бас гардаг байгаа. За миний тоо жишээ харъя. За би өөрийнхөө Facebook дээр оруулсан бичлэгээ оруулахад миний бичлэг шеэрлэгдэж байна. За ингэхгүйгээр энэ маань ерөөхдөө Facebook-ийн хүрээнд болно. За блог дээр шууд ингэж болохгүй. Ингэхэд бол Facebook-ийн embed кодыг оруулж ирэх хэрэгтэй. Embed гэдэг товчийг дарж embedded кодыг авнаа. За энэ маань HTML код байгаа. За HTML кодыг өөрийнхөө share болгоод оруулвал тухайн бичлэг маань орж ирнэ гэсэн үг. За энэ болж байгааг нь харж байгаа хаа.